Тэгэхээр яаж сэтгэж яаж хурдан бодох вэ гэдэг л асуудал бидний толгойд орж ирж байгаа юм л да. За мэдээ тоочод бичээд байвал цаг хугацааны асуудал хэрэгдэнэ. За 3 орондоо тоомж А, Б, С гэдэг биеийг тоо зохионо гэж сэтгэе. За 3 гэсэн цифр агуулсан юм чи агуулах ёстой. За 0, 1, 2, за 3, за гэх мэтлэн би 8 хүртэл 9-ийг орхиод бусдыг авчи. За би эдгээрээр 3 орондоо хэдийг зохиох вэ гэдэг бодлого үү. За тэгэх юм бол би үржигдэрчмээр А орон дээр бол эндээс би 8 цифр өчөж болно Б орон дээр. За 9 дуртай 9 өчөж болно 9 дуртай 9 өчөж. Тэгэхээр 8-ыг үржигдэх нь 81 гэдэг чинь 648 боломжтой. За энэ юу бодцсон гэхээр 3-ын цифрыг агуулсан агуулаагүй хоёуланг нь бодцсон. Гэтэ 9-ыг агуулаагүй нүнэ. Одоо би тэгвэл миний хэлэх гээд дуусна юм гэхээр 3-ыг агуулсан агуулаагүй хоёулангийн тоолцомж би одоо 3 байхгүйг тоолчвол энэ 648-аас хасчих юм бол 3-тай нь үлдэх гээд байна гэсэн үг санаа. За би А, Б, С гэдэг 3 орондоо тооцох нь энд одоо 3-ын цифр бичихгүй. Тэгэхээр би энэ 3-аа одоо нэмээ хасчээ. Тэгэхээр цаана надаа нийт тгээс цаана тгээс илгаатай 8 цифр 7 цифр үлдэн. Тэгэхээр би энэ дээр 7 янзар цифр сонгоно. За тэгтэйгээ буцахаар энд 8 янзар 8 янзар гэхээр 7-г үрждэг нь 64. За энийг үржүүлчих юм бол 448. За энэ юу гэхээр 3 оролцоогүй 9 оролцоогүй 3 оронд тооны ширхэг. Тэгэхээр би 3 оролцоогүй нийт эдийн хэмжээндээс би 3 оролцоогүй гасчих юм бол заавал цаана надад 3 оролцсон үлднэ. За 2 дугаар бодлого. За сурагч 4 орондоо тоо санав. За сансан тооны урд талд нь 5 гэсэн цифр залгахад үүссэн тоо за нэг жоохон томруулчих. Үүссэн тоос 5 дахин их тоо үсвэ. За юу ярих юм гэхээр 4 орондоо тоо сансан. За тэрийг би энэ дээр зүгээр бус зохиодчих. А, Б, С, Д гэдэг 4 орондоо тоо зохиосон. Сансан тооны урд нь 5-ын цифр залгахад за үүссэн тоо ард нь 4 гэсэн цифр залгахад үүссэн тооноос 5 дахин их байв. За тэгвэл би ард нь 4-ийн цифр залгаа бичээд би үүнийг 5-аар үржих юм бол өмнө нь 5 залгасан тоо үүсэх юм байна гэсэн үг. За би одоо эндээс шууд үсгүүд хэлий явчих болно. За 4 5-ын 20 өчир D заавал 0 байна. За D 0 юм бол миний бодлого А, Б, С 0 4 тэгээд үрждэг нь 5 хуваадаг нь 0. За 5 4-ийн 22-ыг санаа бичгээр доошо заавал 2 буuna. Эндээс тэгэхээр С заавал 0 болчихно. За би тэгвэл С-ийн оронд одоо 0-ыг бич. С заавал 2 болно гэж би худлаа ярьж байна. С заавал 2 болно. За 2 болсон юм чинь би одоо энд 2-ын тоо бичиж байна. За тэгээ 5 2-ийн 10 учраас би сансан 0-ыг тавьж 1-ийг санана. За тэгэхээр миний B 0 болчлоо. За би одоо B үсгийн хооронд энэ B үсгийн арилгаа хооронд 0-ын цифр бичижээ. За энд 1-ийн тоо бууж ирнэ. За тэгэхээр манай А 1 болж хуурна. За би одоо А-гийн хооронд 1-ийг бичиж болно. За тэгээ 1-ийг биччих юм бол 2 5 10. За одоо би тэгвэл одоо энд 5. За нэгсэн доо 1020 гэдэг тоо байсан байх нь ард нь 4-ийн тоо залгасан. Ард нь өмнө нь 5-ын тоо залгасан 5 нэг харьцаатай байж байгаа хичээл гэдэг юм гэсэн. За дараагийн бодлого 4 г, 5 г, 6 г-ийн зооснууд 30 ширхэг байсан. За 4 г-ийн зоос X ширхэг байсан, 5 г-ийн зоос Y ширхэг, 6 г-ийн зоос Z ширхэг байсан гэвэл нийт 140 г болно. За 4 ба 6-гийн зүрэг болно гэдэг чи Z X-ийг хасаад энийг л олно гэсэн үг. Нэгс дэхээс нь байгааг нь хасаалуулаа гэсэн үг.
За бидний бас нэг мэдж байгаа x, y, z-ийн нийлбэр заавал 30 байна. За тэгвэл би энийг 5-аар өргөтгөөд өгч 5x дээр нэмдэг нь 5y нэмэх нь 5z бол 150 байна. За би энэ хоёрын хооронд насаа. За юунаас юу хэсэх гээд ухаар 1-ээс би 2-оос 1-ийг хэсэж. 2 дугаар илэрхийлээс 1 дугаар илэрхийлийг хэсэж бол юу хэлэх юм гэхээр 150-аас 140 хэсгэр мэдээж 10. За 5x-ээс 4x-ийг асуул 1x болно. 5y-ээс 5y асуул 0 болно. 5z-ээс 6z-ийг асуул асхан z болно. За ингээс эндээс юу хэлэх юм бэ гэхээр x-ээс асхан z бол x-ээс асхан z бол заавал 10 байх юм байна. За тэгэхээр би энэ хариултаа хэлцээ гэсэн үг манай хариу бол 10 байх юм байна. За дараа нь. За энийг бодчих. За 7 жижиг квадратыг зургийн дагуу 18901 квадрат талбай бүхий дом тэгш өнцөгт байгуулсан бол жижиг тэгш өнцөгтийн периметр бол. За юу хэлээд байгаа хэрэг тэгш өнцгийн энэний талбай ер нь бол томороо бол 18900 юм байна. За тэгвэл би одоо 18900 шууд 7-д бая. Яг бол долуулаад тэнцвэмжид тус бүрийн талбайг нь бол 2-оор өгнө. 1449 7-оор өгнө. За 2700 юм байна. Нэгсэндээ нэг жижигийн талбай бол 2700 юм байна. За тэгвэл би одоо нэмээд юу ярих юм хэрэг би ингэж. Энэ жижигийн уртыг нь x, өргөнийг нь y гэж. Тэгвэл x, y үржүүр заавал 2700 байна. За тэгвэл энэ x гэхээр 3x-ийг x дээр нэмэх нь y-гээр үржүүл том тэгш өнцөгтний талбай гаргах хэрэгтэй. За гişнчлэн үржүүлжүүл 3x-ийг үрждэг нь x нэмэх нь 3x-ийг үрждэг нь y. Тэнцвэр 18900 юм бол x, y үржүүрийг би мэдж байгаа учраас 18900-аас би 3-ыг үрждэг нь 2700 гэсэж. За тэгэхээр юу болох юм гэхээр 3-ыг үрждэг нь x үрждэг нь x нь юу юм гэхээр 18900-аас астгын занж 8100 хэсэх юм байна. Тэнцүү юу болох юм гэхээр 1800 болно. 10800 болно. За тэгвэл би хоёр талын 3-т байгаад өгч. Тэгвэл x-ийг үрждэг нь x нь юу юм гэхээр 3600 болно. За ямар хоёр дооны үржүүл 3600 гэхээр мэдээж x нь 60 байж таараа. 60-ыг 60-аар үржүүл 3600. Хоёр ижлэхэн дооны үржүүл 3600 гарах зүгэй. За тэгвэл x 60 юм байна. За тэгвэл y нь 2007-нд x y үржүүр 2700 юм чинь y 2700 квадрат нь 60 байх хэвээр. За 0-уудыг хураач 276 тухайгаар 4 5 45 юм байна. За тэгээд жижиг тэгш өнцгтийн периметр болох юм чи би x дээр нэмэх нь y-ийг урт өргөн 2 байгаа учраас би 2-оор үржүүлэх буюу 105-ыг 2-оор үржээд манай хариу 210 юм байна. За зөвхөн цифрүүд дээр бичигдсэн дөрөвт хуваагдах 3 оронтой хэдвэ. За цифр давцахгүй гэж хэлэх юм чи давцгаар бодчихъя. За дөрөвт хуваагдах тооны шинж сүүлийн 2-оор учраас би 2 оронтой дөрөвт хуваагдах 2 оронтой тоонууд эхлэж өгөөч. Жишээ нь 12 гэж болно. Би 12 өмнө дуртай тоонуудаа авч болно. За дахиад 52 гэж болж байна. 88 байж болж байна. Дахиад байна уу? За тэгвэл би одоо 12-ийн өмнө 4 цифр авч болно. Нэгсэндээ би 1-ийг 12-ийн урд талаас нь би одоо энэ А-гийн оронд 1-ийг авч болно, 2-ыг авч болно, 5-ыг авч болно, 8-ыг авч болно. За дахиад нэг байгаад байна. 28 юм байна.
За тэгэхээр 52 өмнө илгаа авахгүй 4 4 бүгдэн дээр нь 4 боломж байгаа юм чинь. Би одоо 52 өмнө ч гэсэн илгаа авахгүй. Б-ийн оронд би 4 цифр авч болно. 1 2 5 8. Тэгэхээр энэ дөрөв дээр тус ур 4 юм чи би 94-ийг үржигдэн 4 16 боломж байгаа юм байна гэж хэлнэ.